Сайн байцгаана үзэгчдээ Бурхны шашин энгийн хэлээр нэвтрүүлэг энэ удаад өмнөд энтхэгийн Серахигийн төвд лам гэвш төвдөн ташиг зочноор үрсэн байгаа лээ. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө ярилцлага таны бодлоор шашин гэж юу вэ гэсэн асуултаас эхлэе. Та энэ талаар юу гэж бодож байна? Миний бодлоор шашин гэдэг бол нинжин сэтгэл, энэрэнгүй сэтгэл, өөртөө итгэх итгэл, төвчээр, хичээл, шамдал зэрэг хүний сайн сайхан чанаруудыг урамшуулн тэтгэх арга технологи юм. Хүний сэтгэлийн эдгээр чанаруудыг дэмжин хөгжүүлж, харин хүнд байдаг муу чанарууд болох уур, хүсэл, шунал зэргийг багасгах арга техникийг шашин гэж нэрлэдэг болов уу гэж бодож байна. Тэгвэл та буддизмыг шашин гэж үздэг үү? Зарим хүн Бурхны шашныг шашин биш гэж хэлэхдээ таарч ирсэн юм л та. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр талтай. Хэрвээ та шашныг зөвхөн хүний сайн чанаруудыг хөгжүүлэх арга гэж үзвэл буддизм шашин мөн. Гэвч та шашин буюу religion гэдэг нэр томьёог хэрэгжилж байгаа тохиолдолд тухайн үг өөрөө зөвхөн сүсэг бишрлийг л илэрхийлдэг учраас буддизм бол шашин биш гэж би бодож байна. Яагаад гэвэл буддизм зөвхөн сүсэг бишрэлд суурилдаггүй. Бурхны шашин үргэлж учир шалтгаанд тулгуурладаг. Тодорхой нэгэн учир шалтгаантай учраас өөрийгөө хөгжүүлж тэр сайн чанаруудыг өөртөө дадуулахыг сургадаг. Энэ тохиолдолд religion буюу шашин гэдэг үг нь хоёр утгатай болж байна. Миний тодорхойлж хэлсэнчлэн шашин гэдэг нь хүний сайн чанарыг хөгжүүлдэг гэвэл буддизм шашин мөн. Харин хүмүүсийн нийтлэг ойлгодгоор шашин гэдэг нэр томьёог хэрэглэх тохиолдолд буддизм шашин биш. Та Монголд хэдэн удаа ирж байсан бэ? Би өөрийн багш Жадуу Римбучийн хамт Монгол оронд бараг 20 гаруй удаа ирээд байгаа. 20 гаруй удаа гинэ? Олон удаа ирсэн байх шүү. Тийм ээ, олон удаа ирсэн. Та юу гэж боддог вэ? Монгол улс Бурхны шашинтай орн мөн үгүй юу? Намайг анх удаа Монголд ирэх үед Монгол дөнгөж коммунист дэглэмийг халж ардчилсан орн болж эхлээд байлаа. Гэсэн хэдий ч би эренгүүтэй л үгүй эн чинь жинхэнэ Бурхны шашинтай орн байна да гэж ойлгосон. Би яагаад тэгж ойлгосон бэ гэхээр та харалт хаасаагүй л Бурхны шашны бэлэг тэмдэг болсон дүрслэлүүдийг харж болно. Жишээ нь гэр хорооллоор явхад айлуудын хаалган дээр 8 тахил, эвтэй 4 амтэн, монголчууд зарим нь том баач гэдэг ийм бэлэг тэмдгүүд хаасаагүй л байдаг байлаа л да. Тэгээд л би тэр үед би жинхэнэ Бурхны шашинтай орон юм байна гэж бодсон. Одоо бид өөрийнхөө хүссэн шашныг шүтэх хэрэгтэй. Тэр ч утгаараа олон залуус Христийн шашин, Хинди шашны зарим урсгал чиглэлд итгэх юм уу, шашны гэмээр олон төрлийн итгэл үнэмшилд хуваагдах болсон. Залуусын өөр шашинд орох уламжлалт шашнаа өөрчлөхийн гол шалтгаан нь юу вэ? Үнэн дээр миний бодлоор дэлхийн зөнхлөх шашнууд болох өөрийн чинь хэлсэн эдгээр шашнууд өөрийн гэсэн үзэл онолтой бүгдээрээ л нэгэн ижил утгатай сургаал номлолыг нийтэд хүргэдэг. Тэдгээр нь юун тухай байдаг вэ гэхээр энэр нэг үлсхэн сэтгэл, хайр, хов хүний ёс зүйн тухай байдаг. Маш олон залуу өөр шашныг сонгож байна. Харамсалтай нь тэд Бурхны шашин гэж чухам юу вэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулгүй энэ сонголтыг хийдэг юм. Хэрв тухайн хүн үнэхээр Бурхны шашин гэж чухам юу болохыг ойлгосон бол өөр шашин руу хөрвөх ямар ч боломж байхгүй. Би үүнд 100% итгэлтэй байна. Би энийг хувь хүнийхээ хувьд маш итгэлтэйгээр хэлж байна. Одоо маш олон хүн Христийн гэх мэт өөр шашин шүтэж байна гэж та хэллээ. Би бодож байна л да. Христ итгэлтнүүд хүмүүсийн гэрээр явж сайхан зүйлс ярьж магадгүй зарим тохиолдолд
эд мөнгө, хоолны туслалцаа үзүүлж өөр олон талаараа туслахыг эрмэлздэг байх. Ихэнх нь залуучуудыг сүмдээ урьж, дуулж, бүжиглэх гэх мэтээр тэдний сонирхдаг зүйлээр нь татдаг байж болох юм л да. Харин шашнаа өөрчилж байгаа хүмүүсийн ихэнх нь жинхэнэ Христийн шашин гэж чухам юу вэ гэдгийг үнэхээр мэдэж энэ сонголтыг хийдэг гэж би бодохгүй байна. Тэгвэл жинхэнэ бурхны шашин гэж юу юм бол? Бурхан багш бурхны шашин гэж чухам юу вэ гэдгийг Ганжуурын 108 ботод дэлгэрэнгүй айлцсан. Гэхдээ нэг хорангуйлах юм бол бид зөвхөн хоёр үгээр л илэрхийлж болно. Бурхны шашны явдал мөр болон бурхны шашны үзэл. Тэгвэл зан харилцааны хувьд бурхны шашны ёсны явдал мөр ямар байх вэ гэвэл хэрвээ чи бусдад тусалж чадаж байвал тусал. Харин бусдад тусалж чадахгүй бол ядаж хор битгий хүрэг. Бүү гай учруулаа гэсэн санаа. Энэ бол бурхны шашны явдал мөр. Тэгвэл эндээс яагаад бусдад тусалж бас яагаад бусдад хор хүнэл хүргэхээ зогсоох ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирнэ. Харин энэ асуултын хариулт нь миний түрүүний хэлсэн бурхны шашны үзлийн үүднээс гарч ирдэг. Бурхны шашны үзлэр бол бидний зовлон гунигч бай, аз жаргалч бай, алинч хэн нэгэн бүтээгээгүй. Аз жаргал, зовлон аль нь ямар нэгэн үеийн үр дүн байдаг. Тэдний аль алинд нь аз жаргалдаж тэр, зовлондож тэр ямар нэг шалтгаан байх ёстой. Ийм учраас зовлон жаргал нь шалтгаан ба нөхцөлийн үр дүнд гарч ирдэг. Энэ бол бурхны шашны үзэл. Бурхны шашинд хизээж чи бусдад хор хүргэж болохгүй. Учир нь бурхан багш тэгж сургасан гэж номлодоггүй. Бурхны шашны үзлэр хэрвээ үр дүн гарч ил байгаа бол түүнд ямар нэгэн шалтгаан заавал байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа аз жаргал, зовлон аль алинд нь шалтгаан ба нөхцөл байдаг. Зовлон бидний үйлдсэн муу үйлээс гардаг бол аз жаргал харин сайн үеийн үр дүнд бий болдог. Ийм учраас бурхны шашны үзэл харилцан хамаарлын тухай юм. Юу гэх гээд байна гэхээр бурхны шашны үзлэр бол бүх зүйл шалтгаан ба нөхцлөөс хамаардаг гэсэн үг. Үүнийг л бурхны шашны үзэл гэдэг байгаа юм. Бурхны шашны шалтгаан ба үр дагаврын хууль буюу үеийн үрийн онол нь мөн чанартай байгалийн хууль юм. Энэ хуулиар бол бидэнд учирч байгаа зовлон жаргалаас ахуулаад учрал тохиол бүрийг хинч зохиогоогүй, хинч хянан захирдгүй. Харин бидний хийж байгаа үйлдэл энэ бүхнийг бий болгодог гэж үздэг. Биднийг шийтгдэг, эсвэл шагнадаг хинч байхгүй. Төрлөөс төрөл бидний ухамсарын урсгалд хадгалагдсан тэгдэж байдаг төрөлхийн чадвар авьяас нь урд төрлүүдийн бидний үйлдэж, бүтээж, өөрийн ухамсартаа үлдээсэн ул мөр юм. Хэрв тухайн үйл сайн сайхан сэтгэлээр өдөөгдсөн бол түүний үр нь буян амгалан авчирна. Муу сэтгэлээр өдөөгдсөн бүхэн зовлонгийн үр дагавартай байдаг. Үүний оронд сайхан сэтгэлийг агуулж хийсэн үйлдэл бүхэн чинь танд аз жаргал, сайн сайхан үр дүн авчирна гэж бурхан багш сургажээ. Бурхны шашны үзэл гэдэг байгаа юм. Залуу хүний хувьд бид бурхны шашны тухай маш олон янзын үзэл бодолтой тулгардаг л та. Манай зарим багш нар бурхны шашинтай орон болгоно л ядуу буурай байдаг. Балб, төвд, бутаан бас манай Монголыг харалдаа гэж хэлхийг олон удаа сонсч байсан. Гэсэх хэдий ч гэсэн бид одоо болтол сүм хийдэд очиж аз жаргалтай амьдралынхаа төлөө ном уншуулсаар л байдаг. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Би боддог л да. Бид нар өөрсдийнхөө уламжлалт шашин, итгэл үнэмшлийг хүчтэй үгүйсгээд байна уу даа гэж. Би тухайн орны ядуу буурай эсвэл хөгжингүй чинэлэг байх эсэх нь тэдний шашин шүтлгээс хамаардаг гэж огтхон ч бодохгүй байна. Би үнэхээр тэгж бодохгүй байна.
Магадгүй зарим итгэгчид Монголд ирээд танай орон Христийн шашинтай болвол хөгжих болно гэж хэлж болох юм. Тэд Америк болон Европыг жишээ болгож магадгүй, тийм үү? Хэрвээ та нар Бурхны шашнаа шүтсээр л байх юм бол улс орон чинь хөгжихгүй гэд таны хэлсэн улс орнуудын жишээг ярина. Тэгвэл улс орны баян эсвэл ядуу байх нь шашин шүтлэгээс нь хамаардаг юм бол эрт үед 18 дугаар зуунд Европын хувьд байдал ямар байсныг бодож үзцгээе л дээ. Тухайн үед Европт 100% Христийн шашин ноёрхож байсан. Тэр үеийн Европын хүн амын маш цөөн хэсэг нь баян, олон нийт буюу хүн амын 80% нь л ядуу байсан. 18 дугаар зуунаас хойш Европт шинжлэх ухаан, технологи хөгжиж, гагцхүү шинжлэх ухаан, технологийн хөгжлийг даган Европ төвчгсөн бүхэлдээ хөгжиж, баян чинэлэг болж эхэлсэн. Анхааралтай ажиглаад үзэх юм бол шинжлэх ухаан хөгжиж эхлэхэд Христийн шашинд хэрхэн нөлөөснийг та харна. Маш олон итгэгч нар шинжлэх ухааны ном зохиолуудыг шатааж устгасан. Тэд үүнийг эдгээр номууд ертөнцийн эзний хэлснийг үгүйсгэж байна гэж тайлбарлаж байсан. Та бодол доо. Хамгийн анх дэлхийг бөөрөнхий гэж хэлсэн эрдэмтэн Галилей гэхэд гэртээ хоригдож байсныг. Яагаад гэхээр Библиэд дэлхийг хавтгай гэж бичсэн байдаг. Гэтэл Галилей дэлхий бол хавтгай биш. Бөөрөнхий болохыг баталсан шүү дээ. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр Христийн шашны байр суурь муудсаар байсныг бид ийм олон жишээнээс харж болно. Ийм учраас баян эсвэл ядуу байх нь Христийн шашнаас шалтгаалаад байгаа зүйл огт биш. Хэрвээ ингэж үзэх юм бол яагаад Япон орн чинэлэг хөгжингүй байгаа юм? Япон бол жинхэнэ Бурхны шашинтай орн. Одоо Япон орн дэлхийн 3 дахь чинэлэг оронд тооцогддог. Хоёрдугаарт Япон оронд шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн учраас л энэ орн ч бас ийм өндөр хөгжилтэй байгаа юм. Тэгвэл одоо үеийг аваад үзье л дээ. Өмнөд Америкийн болон Төв Америкийн, Филиппин гээд Христийн шашинтай орнуудыг аваад үзье. Тэдний амьдрал хэцүү, маш ядуу байна. Гэвч тэд Христийн шашинтай. Ийм учраас улс орны баян эсвэл ядуу байх нь шашнаас шалтгаалдаггүй. Харин тухайн орны хөгжил, орчин үеийн боловсрал, шинжлэх ухаан технологи хөгжлөөс шалтгаалдаг. Би бас энд нэг зүйлийг орхигдуулсан байна. 13 дугаар зууны үед монголчууд маш хүчирхэг орн байсныг хүн бүр мэднэ тийм биз? Өгөөд хаан, Ховлын хаан зэрэг Монголын олон хаад Бурхны шашныг шүтэж байсан. Тэр үед Монгол орн ч Бурхны шашинтай байсан. Гэхдээ энэ дэлхийд хамгийн хүчирхэг нь байгаагүй гэж үү? Чингис хаанаас Тогоон Төмөр хааны хүртэл Монголын их хаад төвдөөс Сажава болон Гармавын ёсны нууц тарины үрсгэлийг Монголын Бурхны шашны дунд үеийн дэлгэрэлтийн үед аван дэлгэрүүлж байжээ. Өгөөдөө хаанаас ахуулаад зарим их хаад Тэруга, Жидор зэрэг нууц тарины ёсны Бурхны авшиг авч их хүлэгний нууцыг шүтэж байна. Сажавын ёсны их баримтаа гунгаа жамцсан тагуул амнаар Монголын хаадын орны багш болцоож Бурхны шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан байдаг. Гармавын буюу улааны урсгалын Гармаа багшийг Мөнх хаан залж өргөн хүндэтгэж түүнд өвөлгийн эзэн болж байсан тухай түүхийн зарим их сурвалжид дурджээ. Харин хожим үеийн дэлгэрэлтийн үе буюу богд зонхын шашин Монголд дэлгэрэх үед Төмдийн Алтан хаан 1578 онд 3 дугаар Далайлам Содон жамцыг залж шашны хууль цааз гаргаж энэ шашныг дэлгэрүүлсэн байна. Мөн халахын Автай сан хаан 3 дугаар Далайлам Содон жамцтай уулзсан арга газрын шарын шашны ёс суртахууныг дэлгэрүүлсэн түүхтэй.
Надад бид бурхны шашныг ахуйтай хэтэрхий нэгт холбох гээд хичээгээд байдаг юм шиг санагддаг. Нэг жишээ байна л да. Зарим хүн хэлэхдээ гуйлгачинд юм өгөхдөө гараараа өгч болохгүй. Тэгвэл чамд азгүй зүйл тохиолдно гэдэг. Тэгээд тэд энийг бурхны шашны итгэл үнэмшил гэж ойлгодог. Энэ бурхны шашны итгэл үнэмшил мөн үү? Үгүй ээ, энэ огт худлаа зүйл. Бурхны шашинд 6 бэлэг барамид гэсэн ойлголт байдгийг та мэдэх байх. Энэ ойлголтоор өгүүлгийг 3 төрөлд ангилдаг бөгөөд номын өглөг, асар хувийн өглөг, эд өглөгийн өглөг гэж хуваадаг. Бурхны шашинд хэрвээ та үнэхээр бусдад өглөг өгч өгөөмөр занг өөртөө төлөвшүүлэх гэж байгаа бол бас өглөг өгөх гэж байгаа хүн чинь ядууч байсан гэсэн тэдэнд өглөгөө хүндэтгэлтэйгээр өгөө гэж сургадаг. Тэр тохиолдолд сайн үлэг бүтээн гэж үү? Тийм ээ. Хэрвээ чи тэрэнд ямар нэгэн зүйлийг өгөхийг хүссэн ч гэсэн түүнийг хүндэтгэлгүйгээр өгөх юм бол тэр жинхэнэ утгаараа буян болохгүй. Ядууч бай, хэндэж бай, хүнд ямар нэгэн зүйл өгөхийг хүссэн л бол түүнийг хүндэтгэлтэйгээр өг. Хэрвээ та гуйлг гуйж байгаа хүнд өгөхийг хүссэн зүйлээ хоёр гардаад өгөх юм бол танд муу зүйл азгүйтэл тохиолдохгүй. Харин ч гайхамшигтай сайхан зүйл тохиолдох болно. Тэгэхээр дээрх ойлголт нь үнэхээр буруу ойлголт. Энэ бурхны шашны итгэл үнэмшил биш ээ, маш буруу ойлголт. Тэгж бодож байна. Бас найдажлаа. Гэхдээ маш олон хүн энэ мэд мухар сүсгийг бурхны шашны итгэл үнэмшил гэж ойлгодог. Бурхны шашнаас хөндөрсөн түүхийн завсар үе гэж болох 70 жилийн хугацаа биднийг маш холмог болгосон гэж би боддог. Бид бурхны шашинтай. Гэхдээ төгс утгаараа биш. Тэгэхээр та юу гэж бодож байна? Хүн болгон бурхны шашинтай байх ёстой юу? Тийм ээ, энэ их сайхан асуулт байна. Би Христийн олон итгэгч гадуур яваад биднийг Христийн шашинтай болгохыг хичээж байгааг харсан. Бас мэднэ. Үүнээс би шашны хүмүүсийн хувьд тухайн шашныг шүтэн бишрэгчт нь олон байх нь чухал юм байна гэж ойлгосон. Үгүй тийм биш. Энэ буруу шүү. Миний бодлоор бол Монгол хүн бүр бурхны шашинтан байх ёстой биш ээ. Би хэзээж тэгж хэлэхгүй. Гэхдээ миний хувийн байр суурь бол Монгол хүн бүр бурхны шашны соёлтой байх ёстой гэж боддог. Бурхны шашны соёл, бурхны шашин хоёр хоорондоо ялгаатай. Би танд нэг жишээ ярья л да. Төвдөд маш цөөхөн лалын шашинтай хүн байдаг. Тэдний шүтдэг шашин бол мусульман. Гэхдээ тэдний соёл бурхны шашны соёл. Гэртээ хэрхэн аж төрхөв, гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харьцах, баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэд тэдний соёл нь бурхны шашны соёл. Гэхдээ тэд бурхны шашинтан биш. Олон нийтийн төвшөнд олон үнэн байх нь зохистой. Харин хувь хүний хувьд нэг л үнэн байх нь зохимжтой. Бид Монголын бүх хүнийг бурхны шашинтан болгож чадахгүй шүү дээ. Та казахуудыг хараа л да. Тэд монголчууд. Гэхдээ тэдний төрлөх шашин бол лалын шашин. Бид тэднийг хүндэх ёстой, тийм үү? Монголчууд халахуудын хувьд төрлөх шашин нь бурхны шашин. Тиймээс миний бодлоор тэд бурхны шашны амьдралын хэв маягтай байсан нь дээр. Хэрвээ та ямар нэг шин шашныг сонголоо гэж бодоход тэр шашин таны соёлыг өөрчлөх болно. Соёлыг өөрчлөхгүйгээр тухайн шашин өөрийнхөө хэв шинж, байр суурь алдах болно. Тухайн шашин өөрийн байр суурийг алдах юм бол үүнтэй хамт Монгол улсад нөлөөлөл үзүүлж чадхаа болно. Өөрийн уламжлалт шашнаа өөрчлөх тийм ч амархан зүйл биш ээ. Дээрхэн гигантын далаа багш нэг жишээ ярьж байсан юм. Христийн шашинтай нэгэн эмэгтэй бурхны шашинтай болж л сүүлд нь тэр эмэгтэй нас өндөр болж нас нөхчхөөс өмнө маш их эргэлзэх болсон байна. Бурхны шашинд сүсгэлхийн хажуугаар ертөнцийн эзэнд ч бас итгэсээр байсан. Тэгэд далаа багш тэр хүнд өөрийнхөө уламжлалт шашнаа шүтсэн дээрээ гэж зөвлөж л дээ.
Би энийг яах гэж хэлж байна вэ гэхээр Бурхны шашин монголчуудын хувьд маш чухал шашин. Учир нь монголчуудын соёл уламжлал энэ шашинтай нэгт холбоотой юм. Би нэг жишээ хэлье л дээ. Та Римбучи бүхий өргөнд ном айлцныг санаж байгаа байх л да. Бүхий өргөнд 8 тахилыг маш томор байрлуулсан байсан. Энэ бэлэг тэмдэг нь монголчуудын өргөн хэрэгэлдэг хээ угалзуудын нэг болжээ. Энэ мэт олон зүйлээр Монголын соёл Бурхны шашинтай холбогдож байдаг. Монголын соёлын талаар тайлбарлахын тулд Бурхны шашны ойлголтыг хамт тайлбарлахгүйгээр бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй юм. Жишээ нь 8 тахил Бурхны шашны бэлэг тэмдэг. Бурхны шашинд 8 тахилыг Бурхан багшийн ариун лагшинг бэлэгддэг гэж үздэг. Энэ бол нэг шалтгаан. Бурхны шашин монголчуудын хувьд яагаад чухал вэ? Хоёрдугаарт монголчуудын сансар судлал, Монголын одон орон, Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг бүгдээрээ л Бурхны шашинтай холбоотой болж таардаг. Ямар нэг өөр шашинтай холбоотой зүйл огт биш юм. Монголчууд үнэхээр өөрсдийн соёл, Монгол гэсэн байр сууриа хадгалж үлдэхийг хичээх юм бол Бурхны шашны соёлыг хадгалж үлдэхгүйгээр энэ нь боломжгүй зүйл. Ийм учраас хувь хүний хувьд өөрийн хүссэн шашнаа шүтэх эрхтэй учраас Христийн шашинтай Монгол хүн байлаа гэхэд өөрийнхөө Бурхны шашны соёлыг, өөрөөр хэлбэл Монгол соёл уламжлалаа хадгалж үлдэх ёстой. Монголчуудын Бурхны шашны соёл нь баялаг байхаас гадна эцэг их, гэр бүлийн харилцаа нь үнэхээр халуун дотн өндөр настай хүмүүсийг өргөж хүндэтгдэг. Энэ нь Бурхны сургаалтай яхаггүй холбоотой. Бурхны шашны үзлээр бол эцэг их, ахмад настай хүмүүс маш чухал. Монголчуудын зочноо дайлах ёс, ялангуяа махыг идэхтэй ч гэсэн маш нандин ёс уламжлалтай ард түмэн шүү дээ. Нүүдэлчин ард түмэн 5 хошуу малаа маш их хайрладаг. Энэ бол Бурхны шашны соёл. Эрдэд цагт төвдүүд монголчуудад зуны цагт мах иддэггүй байсан юм. Нэг ёсондоо бүгдээрээ цагаан хоолтон болдог байсан. Харин өвлийн цагт өөр сонголт байхгүй шүү дээ. Учир нь их хүйтэн цаг агаартай учраас. Хэдийгээр тэд малаа ядалдаг байсан ч гэсэн тэр малын бөөрийн өөх гэх мэтчлэн өөх тосоор нь зулаа өргөдөг уламжлалтай байсан. Зул өргсөн буйнаа тэр амьтны хойтын буйнд зориулдаг байсан. Ийм гайхалтай нандин соёлыг та дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй. Зөвхөн Монгол төвдөд л байдаг гайхалтай сайхан соёл юм. Яагад гэвэл энэ орнууд Бурхны шашинтай учраас шүү дээ. Жинхэнэ Бурхны шашин энэр нэгүсэхүй сэтгэл дээр л тулгуурладаг. Тийм болохоор хүн төрлөخت нь л цорын ганц чухал зүйл бус. Бусад амьтай бүхэн чухалд тооцогддог. Энэ шалтгааны улмаас Монголын Бурхны шашны соёл, Бурхны шашныг хадгалж үлдэх нь чухалаа гэж би бодож байна. Та энэр нэгүүлсгүй сэтгэлийн тухай дурдлаа шүү дээ. Бид хэрхэн өөрийнхөө сэтгэлийг төгс утгаар нь нэгүүлсэнгүй болгох вэ? Энэ үнэ. Та бодол доо. Хэрвээ та өнгөцхөн харах юм бол би өөрөө л бүх сайн сайхныг бий болгосон гэж бодно. Римбучи хаяа ном айлдахдаа хэлдэг юм л да. Чи анх ихээс төрөхдөө гар хоосон ирсэн, харин одоо бидэнд гэр орон гэдэл бүх зүйл байна. Одоо бидэнд байгаа бүхэн бусдын тусламжтайгаар ирсэн. Тийм болохоор бусдын тухайд сэтгэл тавих нь чухлаа гэж хэлдэг. Бурхны шашинд сургахдаа яагаад бусдад туслах ёстой вэ гэдгийг, хэрвээ чамд хэн нэгэн хор хүргэх юм бол чи яах вэ? Бид бусдыг өөртөө хор хүргээсэй гэж хүсэхгүй. Яг л үүн шиг бүх амьд амьтан шавж хорхой хүртэл аз жаргалыг хүсч зовлон хүсдэггүй ижил чанартай. Тааж жаргалыг хүсч бусдад ч адилхан жаргалыг хүсдэг учраас бусдад хор хүрэхгүй туслах нь чухал юм а гэж тайлбарладаг.
Бид зөвхөн амиа бодож болохгүй гэсэн үг. Яагад гэвэл энэ хорвоогийн бүх амьд амьтад тэгш эрэхтэй, адил мэдрэмжтэй, адилхан мөн чанартай юм шүү дээ. Үндсэндээ энэ л юм. Үнэн сэтгэлээр ам бий өнгөрсөн одоо ирээдүйн буйнаа үргэлж бусдын тусын тулд өчүүхэнж эргэлзэлгүй ямагт зориул сугаа бий. Аян замд зорчигчдийн хөтчин, асах зүлд хүсэгчдийн гигэн, амрах ор мөрөөсөгчдийн орн, ажиллах бол хүсэгчдийн зарцэн, асарлаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай бий. Арьяавал бурхны нэгүсгийн мутраас асгаран үргэлжилсэн сүүн далайгаар ангасан бүгдийн шаналл амьрлаж аштын жаргалд умбах болтугай. Зэвт сумны аимшигт мөндөр балт хурын намраа тусал болтугай. Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн цэцэг барин золгох болтугай. Хэн намайг ачлаваас та, хэн намайг доромжлоос та, хэн намайг үл танигч та, хэн бүгд хотлоор төгс амьрлах болтугай. Огторгын хязгаар хаа хүрвч орчлонд амьтад ээлжлэн төрсөөр асрах сэтгэлээр бие мөн төдийд амьтдыг авран явгчин болтугай. Атгах хорыг амгаах юм. Амгалан жаргалангийн гарах үг. Ариун дээд гэгэрлийн сургаал эмч 10 зүгт түгэн дэлгэрэх болтугай.